За тэгвэл одоо ингээд сураал байлаа шүү дээ тий. Ер нь өөрийгөө хөгжүүлээл энээс авахыг авчлаа, дараагийнхаа энээс бас авахыг ингээд авчлаа. Тэгвэл энийг бодит амьдрал дээр яаж үр өгөөж ин үзүүлж эхэлсэн? Хизэнээс үр өгөөж үзүүлж эхэлсэн? Одоо тэр үе чинь их сонин цаг үе байлаа л да. Эсвэл урлагийн тэр сумаа ардын урлаг тийм өндөр үнэлэгдэхгүй цаг. Тэгэхэд тэнд би яаж нөгөө хамтлагаа хичээх хэвээр хамтлаг маань одоо намайг дагаж явахын тулд тэд нар чинь өөрийн гэсэн эдийн засгийн эрх ашигыг л хөндөж иж тэд нар чинь даваа хамтдаг гэж шүү дээ. Тэгээд найз нь бол ийм болохыг мэдэхгүй байна. Гэхдээ энд надад нэг юм мэдрэгдээд байна. Хэдүүлээ нийслэлийн ерөнхий боловсролын одоо газар гэж байдаг. Тэрэн дээр очиод бүх сургуулиудад дуу хөгжмийн хичээл дээр нь тайлбар тоглолтыг үзүүлэхгүй гэдэг бичиг авчи. Тэгэх юм бол яг болох гэдэг шиг байна гэдэг. Тэгээд тэр ерөнхий боловсролын одоо газар очиод тэр зэрэг дарамтартаар нь уулзаад би ч одоо ерөөсөө тэгж бичиг баримт төгөөцөл төрийн байгууллагаар явж үзэг нөхөр байгаа шүү дээ. Гэхдээ тэнд л айгу нөгөө юуг нь олсон гэдэг. Тэр нөгөө дуу хөгжмийн талын мэрэгчлэлт нь наад ч яг үнэхээр одоо цагаан олсон юм байна. Яагаад вэ гэхээр дуу хөгжмийн багш болгон хөөмөлж чадахгүй, дуу хөгжмийн багш болгон морь урт тоглож чадахгүй. Тэгэхээр тэрийг яг 5 дугаар ангидаа ч юм уу 7 дугаар ангидаа ардын хөгжим гэж оронгууд нь яг хичээлтэй нь уялдуулаад тэр морин хуурын хажууд нь очиж тоглоод морин өөр юм тай төөмийн юм тай гэдэг ингэх юм бол тэр нь яг нэг амар одоо боловсролын системд өөрөө хэрэгтэй юм болж таарад хинэттэй одоо эдийн засгийн өрөөгөөж гэхэр чинь хүүхд толгоноос 500 төгрөгийн юм тасалбар хэвлээд. Тэгээд нөгөө нэг нийслэлийн ерөнхий боловсролын газрын тийм даргын бичгтээ энэ хүү хамтлагийг одоо тий одоо бараг л алтан гэрэг гэдэг шиг тий энийг саадгүй тоглоул гэдэг тиймэрхүү агуулгатай бичиг байгаа байхгүй юу? Одоо дэмжлэл гэсэн утга л да яхаа. Одоо яг нөгөө хилцүүлж ярихад. Тэгээд тэр бичгээ сургуулийн захиралд авчиж өгөөд сургуулийн захирал нийгмийн ажилтан дуу хөгжим багштайгаа холбогдоод надад цаг гаргаж өгөөд тэр хүүхдүүдийг цонхоон байгууллага сургуультаас одоо тэр концертыг үзүүлэх нөхцөл боломжийг хангаж өгч байгаа. Тэгээд чинь тэр үе чинь нэг бүх сургуулиуд нөгөө цогцлбор болоод баг аагаас ёомоо хүртэл бүлэгтэй болж тарж байгаа байхгүй. Тэгэхээр чинь бид нэг 5 дугаар анги гэдэг юм уу сонгоод авах юм бол өдөртөө баг тэр сургуулиудаар 3 тоглоно. Тэгээд тэдэн мянган хүүхдэд үзүүлнэ. Хүүхд болгоны 500 төгрөг ингэж бодоод тэгээд 2003 онд чинь бид яг үндэ хэлэхэд нэг тийм биеийн тамирын том цүнх байдаг шүү дээ. Тийм том цүнхээр мөнгөтэй тэр тоглолтоосоо гарч ирдэг. Өөрөө уг нь ингээд хамтлагаа байгуулад хөгжмөө тоглоод явъя гэд уг нь бодсон. Тэгээд яг орсон чинь энэ чинь менежмент дутуу байна, энэ чинь ийм юм дутуу байна гэд ийшээ жоох ингээд дэлгэжлээ шүү дээ. Тэгсэн чинь хөгжмнөөс нь илүү танд одоо өөртөө нь үүнийг нь менежмент тал руугаа сонирхлыг нь илүү татсан гэсэн үг. Тий. Нэг ийм юм байгаад байгаа юм. Би ер нь жоохон давруу талтай хүн юм шиг байна. За би хөгжмөө сайн тоглоно. Тэнгууд би өөрөө хөтлж эхэлсэн. Одоо ингээл одоо хүмүүсийн концертыг хөтлөж гэдэг шиг хөтлөөл тэ. Тэнгууд дахиад нэг морь урч хөслөд авчиж байгаа. За хөтлөөд гисэн чинь дахиад тэнд нэг юм дахиад нэг менежментийн асуудал ингээд нөгөө мөнгө дөөрөө хурааж мураах захирлуудаа уулзах муулзах гэдэг ийм хэрэгтэй болж шүү. Тэнгууд дахиад хөтлөгч хөслөд авчиж байгаа. Тэгэл би өөрөө арай нөгөө нэг юу л арай чухал нөгөө одоо тэр эдийн засгийн харилцаанд орох юмнуудаа хийгээл тэгэл өөрийнхөө оронд нөгөө морь уурж хөсөлж аваад хөтлөгч хөсөлж аваад гэж явуулсан байхгүй. Тэгэхээр ер нь жоохон давруу талдаа арай их өөр дээр өөрөг хариуц би чи нөгөө хамтлагаа гэж цалинжуулах ч гэдэг юм уу ингээд хүмүүсийг уруу татсан цаг нарын зарцуулсан учраас өөр дээр илүү хариуцлагыг хүлээж аваад хариуцлагынхаа араас ингээд өөрөө сайн явах нь бол надад илүү сонирхолтой. Тэгээд бас энэ нь бол надад өөрт минь хөгжлийг авчирч ирсэн учраас тэгэл ингээл дахиад давраал яваад байсан хэрэг гэсэн үг. Одоо Орос сурсныхаа араас үргэлжлүүл сурсан уу эсвэл шууд ажлын байран дээр гарсан уу? Ер нь хизээ ажлын байран дээр анх гарсан юм бэ? За яг мэргэжлэр ажилласан юм бол би нэг нэгдүгээр курсээс өмнө юм аа. Хуучнаар ярьдаг юм бол одоогийн нэг юм юуны айгуу хуучин шиг ярьдаг. Бэлэг дурслын барааны дэлгүүр. Тэр үе долларын дэлгүүр гэж нэрлэдэг байсан сонин. Тэгээд тэр долларын дэлгүүрт би туслах худалдагч буюу гадаадуудын хурж ирэхээр морь уур тоглодог. Бүрөө? Ороод ирэхээр морь уур тоглодог тийм ажилтай. Японочууд амар их орж ирнэ. Тэгэл хорж ирэх болгоод би морь уур заавал нэг одоо 10-ыг зарна тийм. Тэр чинь нөгөө 30-40-өөр орно тэгэл би 10-ыг зарна. Яг л нөгөө яг эд Монгол морь уур гэдэг нөгөө төсвийн ингээд нэг жоохон анхаарал хандуулсан үед долларын төлөлт орсон нөгөө нэг сүвнийрийн лаг уурууд шүү дээ. Сүвнийрийн уурд цаахан хөглөөл гэж тоглонгоч нөгөө гэж аваад байгаа чинь. Тэгээд тиймэрхүү маркаар нэг 7-8 дахь ангиасаа бараг ажиллаж ирсэн болов. Тэгээд курст ороод ирэнгүүтээ зун нь нөгөө дахиад нэг хамтлаг момтлын бүртгүүлд ороод
Жошны баазуудад тийм нэг хамтлаг болж тоглодог тийм ажил. Тэгээд ямар ч юм тодорхой хэмжээний нэг одоо өөрийнхөө сургалтын төлөв Төгсчөөд яа. Орос төгсчөөд сурсан уу? тэгээд Оросд очиод тэгээд Оросд очсон чинь ахаад бас аз таараад нэг намгар гээд хамтлагт мариу орчоор ажилладаг. Тэгээд стажинхэн нэг нүдийн манайсэн л дээ. Мэдээж Европын улсууд за тэр зүгээр юу харна тоглосон тайзаар нэрлэж явах юм бол ЮНЕСКОгийн тайзан дээр тоглосон. За мэдээж Орос одоо Москва Большой театр юу нөгөө улаан талбай дээр тоглож байгаа. Мосфильм оркестртай одоо гоцлол тоглож бичүүлсэн байдаг. Якутууд хийсэн Чингис хааны нууц гэдэг кинонд. За ахаад нэг жаз хөгжимчөнтэй Америкийн Нью-Йоркт байрладаг Carnegie Hall гэдэг айгуу алдартай тоглолтын тайзан дэдэг. Тэгээд Carnegie Hall, Америкийн аялын тоглолт, UCLA-ийн тайз, нэлээд олон алдарцуутай тийм тайзнууд дээр гарч ирсэн. Тэгээд тэнд нөгөө American producer маань надад яг тэндээс бас нэг юм producer гэдэг юмыг сонсч эхэлсэн. Анхны үг. Тэгээд тэр болохоор би ч уулын продюсерийн нөгөө ангид сураад байгаа шүү дээ. Тэгтээ тэрийг боддоор ингээл онол үзээд ахаас шиг ингээд боддоор агуу. Тэгээд тэр жилийн өмнө миний паспортын юм авч ирсэн байхгүй. Тэгээд би тэгэл таг болчоор Монгол зангаараа таг болчоор за энэ худлаа мэлгүүтэй гэсэн чинь яг одоо 8 сарын дараа за визэнд орно. Тэр юу хэлээ гэсэн чинь ягаа би чамаас жилийн өмнө одоо гадаад паспортыг авч ирсэн шүү дээ. Тэр ажил чинь бүтцсэн шүү дээ. Одоо чи явах хэрэгтэй визэнд ор. Тэгээд би ингээд продюсер гэдэг чи ийм мундаг юм байт юм уу. Тэгээд тэр бүх нөгөө театруудын тоглолтын цаг авсан байдал мэдлийг би ингээд эргэж харж болдог. Тэгвэл чинь 2 жилийн өмнөөс тэрийг төлөвлөөд одоо тэр Америкийн аялын тоглолтыг бүрэн хийсэн бүр эндээс энэ хот хүртэл ямар унаагаар явах уу, очиод ямар хоол идэх үү энэ гэдэг бүрдээ ингээд шийдсэн тийм мундаг төлөвлөгч байдгийн байна гэдэг тэндээс ингээд биеэр олж орсон. За тэр одоо 4-9 он тэр намгар хамтлагтай мариу хуур ингээд тоглоод бас ажиллаж байгаа хэлбэр шүү дээ. Мэдээж сурж байгаа. Тэгээд сургалтын хажуугаар ажиллаад байгаа. Тэр бол миний одоо нүдийг нээсэн соёл урлаг, соёлын менежмент ямар их мөнгө олж болт юм бэ гэдэг дээр минь үзүүлэх нэг урам зориг өгсөн нэг юм он жилүүд.